За 1, 4, 6 гэсэн цифрүүдийг ашиглаад цифр давтагдаж болох 3 оронтой тоо хэдийг зохиож болох вэ? За энэ дээр модны схем гэдэг юмыг тайлбарлана. За эхний цифр өөрөөр хэлбэл 3 оронтой тоо гэж байгаа учраас 100-т 10-т 1 гэсэн юм 3 цифр сонгох ёстой. 100-ийн орны цифрыг бол 1, 4, 6 гэж сонгож болно. Өөрөөр хэлбэл 100-ийн орны цифрыг сонгох боломжийн тоо бол 3 байна. Харин 100-ийн орноо сонгосны дараагаар 10-ийн орныг сонгох боломж бол боломж болгоны арталт 3 боломж гарч ирнэ. Өөрөөр хэлбэл 100-ийн орон дээр 1-ийг сонгосны дараагаар 10-ийн орон дээр 1-ийг сонгож болно, 4-ийг сонгож болно, 6-ыг сонгож болно. Яагаад гэвэл цифр давтагдаж болно гэсэн учраас. За ингээд 4 байлаа гэж бодоход арталт нь 1, 4, 6. За 6-гийн арталт мөн адилхан 1, 4, 6 гэсэн юм 3 боломжтой. За тэгэхээр 100-ийн оронг бидний 3 янзаар сонгоно гэж түрүү хэлсэн. Сонголт болгоны арталт 1, 2, 3 боломж гарч ирнэ. Тэр нэг сонголтын дээр жишээлбэл нэг боломжны арталт 3 боломж гарч ирнэ. Тэгэхээр энийгээ бид нэр 3-аар урьдчилна. Ингээд 100 тулан 10-ийн орны цифрыг сонгох боломж бол 3-ыг 3 оржлээд нийтдээ 9 боломж байна. За энэ 9 боломжийн арталт нь нэгжийн орнуудын цифрээ хэрхэн сонгохыг харъя. За эхнийх бол жишээлх юм бол 100-ийн орныг, 10-ийн орныг, за нэгжийн оронгоо бид нэр дахиад 1, 4, 6 гэж сонгож болно. Өөрөөр хэлэх юм бол энэ 9 боломжны зөвхөн нэгийнх нь арталт дахиад 3 боломж гарч ирж байгаа. За яг үүнтэй адилханаар 4-ийн арталт дахиад 3 боломж гарч ирнэ. Энэ 6-гийн арталт дахиад 3 боломж гарч ирнэ. Гэх мэтлэн боломж болгоны арталт 3 боломж гарч ирнэ. 9 боломж байсан. Тэр боломж болгоны арталт 3 боломж гарч ирэх учраас дахиад 3-аар урьдчилна. Ингээд 3-ын 3 зэрэг буюу 27 гэж авах нэ. За модны схем гэдэг бол маш чухал зүйл учраас энийг сайн ойлгож авах хэрэгтэй. Ихэнх хүүхдүүд бол нэг нэлээд сайн ойлгосон байдаг. За дараагийн жишээ. За яг өмнөдтэй адилханаар 1, 3, 5, 8 гэсэн цифрүүдийг ашиглаад. За энэ бол бодлогын дугаар шүү. 1, 3, 5, 8 гэсэн цифрүүдийг ашиглаад цифр давтагдаж болох 4 оронтой тоо хэдийг зохиож болох вэ? За яг өмнөдтэй адилханаар эхний цифрыг 4 янзаар сонгож болно. За 4 оронтой тоо гэж байгаа учраас 1000-ийн орон, 100-ийн орон, 10-ийн орон, 1-ийн орны цифрүүдийг сонгоно. За эхний цифрыг 4 янзаар сонгож болох учраас 4-ийн тоо очжээ. За нэгийг сонглоо гэж бодоход 100-ийн орны цифрыг мөн л адилхан 4 янзаар сонгоно. Цифр давтагдаж болно гэж байгаа учраас 1, 3, 5, 8. За яг үүнтэй адилхан энд 4 янз, энд 4 янзын боломж, энд бас 4 янзын боломж гарч ирнэ. Тэгэхээр боломж болгоны арталт 4 гарч ирнэ гэхлээр дахиад өмнөх байсан 4 боломжоо дахиад 4 урьдчилах нь. За эхний 2 цифрыг сонгосон. Одоо 3 дахь цифрыг сонгохын тулд мөн л адилхан энэ 1 байлаа гэж бодоход цаана дахиад 4 боломж. Энэний ард 4 боломж гэх мэтчлэн өмнөх байсан 16 боломжоо дахиад 4 урьдчилна. За ингээд бид нэр 1000-т, 100-т, 10-ийн орны цифрүүдийг сонгоцсон. За тэгэнгүүт за энд жишээлх юм бол 1, 3, 5, 8. За 5 байлаа гэж бодоход энэний арталт нь дахиад адилхан 4 боломж гарч ирнэ. Цифрүүд давтагдаж болох учраас энд байгаа 4 цифрийг алин бичиж болно гэсэн үг шүү дээ. 1, 3, 5, 7. За ингээд боломж болгон цаашаа 4 салаад байна. Тэгэхээр энийгээ бид нэр дахиад 4 үржүүлнэ гэсэн үг. За энэ бол мэдээж 4-ийн 4 зэрэг буюу 256 байх. За дараагийн жишээ. За энэ жишээ бол арай жоохон өөр.
ийм цифруудыг ашиглаж байна. Өмнөх болгонуудаас юугаар ялгаатай вэ гэхээр тэгийн цифр орж ирсэн байна. За 3 оронтой тоо сонгох ёстой. 1-р цифр, 2-р цифр, 3-р цифр. За 1-р цифрыг бол уг нь бид 5 цифр өгсөн байгаа. Гэхдээ ямар ч тоо тэгээр эхлэхгүй учраас тгийг сонгож болохгүй. Тэгэхээр хамгийн ихний цифрээ бид нэр энэ дөрвөөсөө сонгоно гэсэн үг. Эхний цифрыг сонгох боломж 1, 4, 5, 8 буюу 4 боломжтой. Уг нь 5 цифр өгсөн байгаа. Гэхдээ тгийг сонгохгүй. За харин 10-ын орны цифрыг бол 5 янзаар сонгож болох юм байна. Тгийг сонгож болно, нэгийг сонгож болно гэвэл энэ 5-ыг бүгднийг сонгож болно. За мөн л адилхан цифр давтагдаж болно гэж байгаа учраас. Тэгэхээр боломж болгоны арталт 5 боломж орж ирнэ. За тэгвэл эдгээр 5-аар үжигдэн чинь 20 болно. Энэ 20 боломжныхаа арталт нь боломж тусварын арталтанд дахиад 5 боломж орж ирнэ. Жишээлбэл энэ байлаа гэж бодоход тэгээр, нэгээр, 4-өөр, 5-аар, 8-аар хэмжлээ. Тэгээ 20 боломж байгаа. 20 боломж болгоны арталт дахиад 5 боломж орж ирнэ гэхлээр 5-аар үржүүлэх юм байна. За ингээд энэ бол нийтдээ 20-ыг 5-аар үржүүлээд 100 боломжтой. За өөрөөр хэлбэл энэ цифруудыг ашиглаад цифр давтагдаж болох тоо 3 оронтой тоог нийтдээ 100 зохиож болно гэсэн үг юм байна. За 4-р жишээ. За энэ дээр бол заавал модны схем бичих шаардлагагүй. Одоо бүгд модны схемээ дотроо төсөөлөөд шууд бодож үзье. За 4 оронтой тоо байх хэвээр. 1000-ын орон, 100-ын орон, 10-ын орон, 1-ийн орон. За хамгийн ихний цифрыг бол энэ 5 цифрийнхаа 4-өөр нь зохиож болно. Яг тэгвэл тоо тэгээр хэлж болохгүй учраас энэ 4-ийг л авна. Эхний цифрийг сонгох боломж бол 4 юм байна. За харин дараагийн цифрыг бол 5 цифрийнхаа алийг сонгож болно. Цифр давтагдаж болно гэж байгаа учраас. За тэрний дараагийнх нь дахиад 5, тэрний дараагийнх нь дахиад 5. За энийг үржүүлэх юм бол энэ хоёр нь 20 болно. 20-ыг 5-аар үржүүлээд 100 болно. 100-аа дахиад 5-аар үржүүлэхээр 500 боломжтой. За ингэж гарч ирнэ. За иймэрхүү бодлуудыг бодохдоо модны схемээ давхар төсөөлж бодох хэрэгтэй. Заавал зураад авах шаардлагагүй. Нэгэнт ойлгосон бол